За энэ саналыг бас гаргасан юм аа. 10,000 нарны дээвэр гээд Ардсан намын мөрийн хөтөлбөрт байдаг, Ардын намынхын бас мөрийн хөтөлбөрт байдаг. Ер нь одоо эрчим хүчний салбар бол Монгол улсад өөрөө хамгийн одоо тулгымдсан салбар болчиход байгаа. Энэтэй холбоотойгоор 2027 оны хөгжлийн төлөвлөгөөн дээр бол энэ 10,000 нарны дээврийг оруулж ирээд 2027 ондоо бол 3,000 ширхгийг буюу 21 аймаг 9 дүүрэг болгоноос нэг хороо, аймаг болгоноос нэг сумыг сонгоод, ялангуяа хил орчмын аймгийн сумдуудыг сонгоод, за ингээд Монгол улсын засгийн газрын барьж байгаа бодлого, хөгжлийн бодлого төлөвлөлтөний удирдлагын тухай хуульд нийцэж байгаа. За мөн дээрээс нь Монгол улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлд орцсон явж байгаа. За үндсэндээ бол энэ бол та бүхэн мэдж байгаа эдийн засгийн байнгын орооноос бас 2 удаагийн сэргээг тэрчимжтэй холбоотой улсын хурлын тогтоолын төслийг засгийн газар руу чиглэлөх төслийг тогтоолын төсөл баталж чиглэл өгсөн байгаа. За ингээ үүнтэй холбоотойгоор энэ санал орж ирж байгаа. Тэгээ эдийн засгийн байнгын орооны гишүүд минь энэ саналыг дэмжиж өгөөрэй. Энэ саналыг дэмжснээрээ 21 аймаг 9 дүүрэг мөн дээрээс нь иргэд маань 20 хүртэл киловаттын эрчим хүчийг өөрөө үйлдвэрлээд өөрийнхөө хэрэглээг хангаад зардлаа хэмнээд мөн дээрээс нь төвийн сүлжээнд нийлүүлж бусад нийтийн сайн сайхны төлөө бас ийм үйл хэрэг болох юм байгаа шүү. Тэгээ та бүхэн дэмжиж өгөөрэй гэж хүсье. Баярлалаа. За санал дураалт. (66.7% саналаар санал дэмжигдлээ.